Хятадуудаас жирэгдэх нь монголчуудын өөрсдийгөө авч үлдэх цорын ганц үндсэн дархлаа юм. Тэр бум илүү хүнтэй ажил төрөл ахуй байдал олдоггүй, альва юмнаас ирээлж цээрэлдэггүй хужаанараас Монгол төдийгүй дэлхийд даяараа жирэгдэг. Монголд баригдаж буй барилга бүрт 100-100-аараа хятадууд арзагналдаж байна. Яг яс тоолоод үзвэл хэд болох бол бодхоос ч зүрхшмээр. Өмнө говь Сүхбаатар Дорногов зэрэг аймагуудад хятадууд бүр мянгад малчин болж монголчуудад зам зааж өгдөг болчиход байгаа. Энэ бол уусалт юм. Аяг цайнд халбах сахар хийгээд эргүүлээд үзтээ. Өнгө зүс нь өөрчлөгдөхгүй хэрнээ амт нь өөр болчихдаг үстэй. Үүн шиг л Монгол цус уусаж байна. Монгол цус сааралтаад байна. Үндэстэн уусна гэдэг бол хамгийн том аюул. Сүрлийн эхлэл гэж хэлж болно. Хүн ам цөөхөн газар нутаг домтой манай оронд хэн бугайнд хаана юу хийж байгааг таашгүй. Дээрээс нь одоо вьетнамчууд толгой өгдөж хэллээ. Улаанбаатарын хаанч утсан Вьетнам засварын газар таарна. Тус бүрдээ 2-5 төлөг ажиллана. Бүгд Монгол их нэртэй эрлиз хөөхтүүдтэй. Энэ ч л нөгөө уусалт гэдэг чинь боддоор харагдаж байна. Вьетнамыг дайтаж дийлсэн улс байхгүй бах. Би жижиг гэрнээ эргэлзэж тэнэгэлздэггүй нэг санаатай зохион байгуулалттай гжигтэйхэн хатуу чанга сэтгэлтэй айхтар улсууд. Хотын гудамжаар явж байхад эмэгтэй хүн шиг тарган махлаг бөхштэй, бөөрөнхий цулцгар мөртэй, богинохон балцгар гартай нэг л тийм эмэгтэйлэг хэрнээ бие томтой залуучууд яваад байдаг болсон. Нөгөө сааралт цус ч л тэр баг. Монгол хүн хизээж тийм биетэй байгаагүй. Дэлхийн альч хотод явж байсан бид чинь нэг нэгэ биеийнхаа алхаа гişгээр нь яг таг таньдаг шүү дээ. Гэтэл одоо тэр нь өнгөрч байгаа. Уусалт гэдэг чинь энэ юм. Дэлхий дээр цэврээрээ байгаа цөөхөн үндэстний нэг нь монголчууд байлаа. Үндсэн хуулиндаа ч хүн бүр тэгш хэрэгтэйгээ заажсан тул гаднаас орж ирсэн хужаа төлгүүд яг л бидэнтэй адил хүснээ хийн тонгочж байна. Ардчлал, хүний эрх, даяарчлал, галабаачлал гэж сансрын юм бурсаар суугаад нүдэн дээрээ сааралтаж уу ирээдүгөө яах вүлээ бид чинь. Уусал.